9-р бүлэг. Амьтдын зовлон. Энэ хүртэл бид хүний зовлонгийн талаар ярьлаа. Гэхдээ тэр хооронд гэмгүүгээр зовж буй уй гашуу тэнгэрт хүртэл сонсогдсоор байна. Амьтны зовлонгийн асуудал илүү ноцтой. Үүний шалтгаан нь маш олон амьтад байдагт биш. Харин хүний зовлонгийн талаарх Христ итгэл бишрэлийн тайлбарыг амьтдын зовлонд хамааруулах боломжгүйд байгаа юм. Бидний мэдэж байгаачлан амьтан, нүгэл буян аль алийг нь үлдэж чадахгүй. Тийм учраас тэдэнд зовлонгоор шийтгэгдэх эсвэл зовлонгоор дамжуулан сайжирна гэх зүйл байх боломжгүй. Үүний зэрэгцээ бид амьтдын туулж байгаа зовлон зүдгүүрийг зовлонгийн асуудлын гол төлөв болгож яасан ч болохгүй. Ингэх нь ямар ч ач холбогдолгүй зүйл учраас биш. Харин энэ нь бидний мэдлийн хүрээнээс давсан асуудал учраас ингэж байгаа юм. Бурхны сайн сайханд эргэлзээ төрүүлэхээр үнэмшилтэй үндэслэлийг бүрдүүлж байгаа бол тэр нь чухал байхаас аргагүй. Өөрсдийнхөө зовлон зүдгүүрийн талаар тодорхой хэмжээнд ойлгож мэдэж чадах мэдээллээр Бурхан биднийг хангаж өгсөн. Гэхдээ амьтдын талаарх ийм мэдээллийг бидэнд өгөөгүй. Амьтдын бүтээгдсэн зорилго хийгээд тэдний мөн чанарын талаар бидэнд мэдэх зүйл байхгүй тул энэ талаар ярихын тулд зөвхөн таамаглал дэвшүүлж чадна. Бурхан сайн гэсэн сургаалаас бид Бурхан амьтдын ертөнцид хайхрамжгүй хатуу харгас хандаж байгаа мэт харагдах байдал бол эндүүрэл гэсэн дүгнэлтийг итгэлтэйгээр гаргаж ирж чадна. Мөн өөрсдийн шууд туршлагаараа дамжуулан мэдэж байгаа зовлон маань бидэнд зүгээр нэг харгаслал биш гэдэг нь тодорхой байдаг тул энэ нь амьтдын зовлончоос харгаслал биш гэдэгт итгэхэд илүү хялбар болгодог. Гэхдээ тэрнээс цааш зүйлийг ярихын тулд зөвхөн таамаглал дээр үндэслэж ярихаас аргагүй болдог. Бид эхлээд эхний бүлэгт яригдж байсан зарим нэг гутранг өнгө аястай сүржин хэтрүүлэх бүхий санаандыг няцаах ажлаас яриагаа эхлүүлж болох юм. Ургамлын ертөнцийнх нэг нэгнээ тэжээл болгох, эсвэл хэрцгийгээр өрсөлдөх байдал нь ёс суртахууны ямар ч хэв шинжийг агуулдаггүй. Мэдрэх чадвар илэрхийлэгдэхгүй л бол биологийн талаасаа амьдрал гэдэг зүйл сайн эсвэл муу гэсэн ойлголттой ямар ч холбоогүй. Нэг нэгнээрээ хооллох, хэрцгий өрсөлдөөн зэрэг үгийг хэрэглэж байгаа нь зүгээр л дүрслэн харуулах зорилгоор л хэрэглэж буй хэрэг юм. Бүх цэцэгнүүд амьсгалж буй агаараа амтлан таашаадаг гэж Word Sword үздэг байсан боловч түүний энэ итгэлийг зөв байсан гэж үзэх шалтгаан байхгүй. Амьд ургамалд хор хөнөөл учруулах үед органик бус бодисоос өөр хариу үйлдэл үзүүлдэг нь үнэн. Гэтэл мэдээ алдуулсан хүний бие ургамлаас огт өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Гэхдээ ийм байлаа гэд мэдээ алдсан биеийг мэдрэх чадвартай байна гэж харах боломжгүй. Ургамлын үхэл, ургах явцсан зогсож буй байдлыг бид зүүрлэл дүрслэлийг ашиглан эмгэнэлтэйгээр илэрхийлж болно. Учир нь сүнслэг туршлагуудын бэлэгдэл болж хэрэглэгдэх нь ашигт малтмал хийгээд хүнсний ногооны бас нэг үүрэг нь байж болох юм. Гэхдээ бид өөрсдийнхөө хэрэгэлдэг зүйлсийн боол нь болж болохгүй. Нэг тал нь нөгөө талаа бүрэн устгаж үгүй хийж байгаа хэрнээ тэр оймод сайн оймод байж болно. Учир нь оймод сэтгэл хөдлөлийг мэдэрч чадахгүй бөгөөд сайн тал нь түүний ашиг тус гоо үзэсгэлэнд нь л байгаа юм. Амьтдын хувьд бол 3 төрлийн асуулт тавигддаг. Нэгдүгээрт бодит баримттай холбоотой асуулт. Өөрөөр хэлбэл амьтдад ямар зовлон зүдгүүр байдаг вэ гэсэн асуулт тавигддаг. Хоёрдугаарт түүний гар дүүсэлтэй холбоотой асуулт тавигддаг. Амьтдын ертөнцийн өвчин зовлон хаанаас улбаатай вэ? Гуравдугаарт тавигддаг асуулт бол амьтдад байгаа зовлон Бурхны шударга ёстой хэрхэн уялдуулах вэ гэсэн асуулт. Эхний асуултанд өгөх хамгийн ихний хариулт бол мэдэхгүй гэсэн хариулт юм. Гэхдээ дэвшүүлж болох хэд хэдэн таамаглалууд бол бий. Үүний тулд эхлээд бидний хийх ёстой зүйл бол амьтдыг ялгах явдал юм. Хэрвээ мэч хүний хэлийг ойлгодог байсан бол өөрийг нь өт, хясаа гэх мэт амьтдын ангилал багтааж хүнтэй сөргүүлэн тавьж байгаад лав ихэд гомдох байсан биз. Үнэхээр зарим талаараа хүн сармагчин хоёр аль алийг нь өттэй харьцуулахад хоорондоо хавьгүй илүү төстэй. Доод төрлийн амьтдад мэдрэхүйн чадвар гэж хэлэхээр ямар нэг зүйл байдаг гэж таамаглах шаардлагагүй. Биологчид ургамал болон амьтдыг ангилахдаа мэдрэхүйн чадвар эсвэл хөдөлгөөний чадвар гэх мэт жирийн хүмүүсийн бодож байгаа шиг онцлог шин чанаруудыг нь харгалзан үздэггүй. Гэсэн хэдий ч ямар нэгэн төвшөнд
мэдрэмжийн шинжүүд гарч ирдэг нь бараг тодорхой. Учир нь дээд түвшингийн амьтнууд хүний мэдрэлийн системтэй төстэй бүтэцтэй байдаг. Гэхдээ энэ түвшинд ч гэсэн бид мэдрэхүй болон ухамсар хоёрыг хооронд нь ялгах ёстой. Ийм ангилал нь урд нь хизээж сонсож байгаагүй хүмүүст гэнтийн зүйл байж болох ч гэсэн нилээд эрх мэдэлтэй ангилал учраас үүнийг шууд үгүйсгэх нь бодлогогүй хэрэг. Эхлээд A, дараа нь B, дараа нь C гэсэн 3 мэдрэхүйг та дараалан мэдэрлээ гэж бодъё. Энэ үедээ та A, B, C гэсэн явцыг туршиж байна. Гэхдээ энэ нь цаагаараа ямар утгаснаа илэрхийлж байгааг анхаараарай. A өнгөрөн одож байгааг мэдэрч чадхаар ямар нэгэн зүйл. Мөн B эхэлж A-ийн орхиод явсан орон зайг дүүргэж байгааг анзаарах боломжтой ямар нэгэн зүйл тэнд байна гэсэн үг. Мөн A-с B рүү, B-гээс C рүү шилжихэд өөрийгөө байсан хэвээр нь таньж B, ABC гэсэн зүйлийг туршаад өнгөрлөө гэж хэлж чаддаг ямар нэг зүйл оршиж байна гэсэн үг. Тэр ямар нэг зүйлийг бид энд ухамсар эсвэл сүнс сэтгэл гэж нэрлэдэг байгаа юм. Миний сая тайлбарласан үйл явц нь сүнс сэтгэлч бас цаг хугацааг туулж туршдагч гэсэн өөрөө бүрэн утгаараа цаг хугацаатай бүтэц биш гэдгийг харуулж буй нэг төрлийн нотлохоо юм. ABC-г дараалан туулж өнгөрлөө гэдгээ хамгийн энгийнээр мэдрэхийн тулд сүнс өөрөө дараалсан төлөвүүдийн цоврал биш. Харин байнга өөрчлөгдөж байдаг мэдрэмжийн урсгалын хэсгүүд дундуур нь урсан өнгөрч байсан ч гэсэн тогтвортой хэвээр байж тэдгээр урсгалуудын дунд өөрийгөө нэгэн хэвээр таньдаг байх ёстой. Дээд түвшингийн амьтдын мэдрэлийн систем нь дараалан үргэлжилсэн мэдрэмжүүдийг өгдөг нь бараг гарцаагүй гэж хэлж болно. Гэхдээ эндээс тэдэнд A-г мэдрээд дараа нь B-г мэдэрч байгаад мөн B-г алга болж C-д зайгаа тавьж буйг анзаарах сүнс буюу өөрийгөө танин мэдэх ямар нэгэн зүйл байдаг гэсэн дүгнэлт заавал гарна гэсэн үг биш. Тэгэхээр үүнчлэн амьтанд сүнс байхгүй бол ABC-г турших зүйлч байхгүй гэсэн үг. Тэдэнд философийн хэллэгээр дараалан үргэлжилсэн ойлголтууд бол байж болно. Өөрөөр хэлбэл бодтойгоор мэдрэмж нь дарааллаараа илэрхийлэгдэх бөгөөд Бурхан энэ үннийг мэдэж байгаа. Гэхдээ амьтан өөрөө бол мэдэхгүй. Учир нь амьтанд хооронд нь холбож дараалсан байдалтайгаар хүлээн авах ойлголт байхгүй. Энэ нь үнэндээ амьтныг 2 удаа ташуурдах юм бол бодтойгоор 2 тусдаа өвдөлт бий болно гэсэн үг. Тэр амьтанд энэ бол 2 удаагийн өвдөлт байлаа гэж ойлгож чадхаар зохицуулагч бие гэж нэрлэгдэх зүйл, өөрөөр хэлбэл өөрийгөө танин мэдэх төв байхгүй гэсэн үг. Бүр ганц удаагийн өвдөлт бий боллоо ч гэсэн өвдөж байна гэж хэлэх бие гэж байхгүй. Учир нь хэрвээ тэр амьтан өөрийгөө мэдрэмжээсээ тусад нь ялгаж чаддаг байгаад би өвдөж байна гэж хэлэх хангалттай чадвартай байсан бол 2 удаагийн өвдөлтийг ч бас дараалан туршлаа гэдгээ. Өөрөөр хэлбэл 2 өвдөлтийг хооронд нь холбох чадвартай байх ёстой. Амьтан хэдийгээр ганц удаагийн өвдөлт мэдэрлээч гэсэн би өвдөлт мэдэрлээ гэж хэлж чадхаар би гэсэн зүйл байхгүй. Тийм чадвар байхгүй учраас тэдэнд зөвхөн тасархай хоорондоо холбоогүй мэдрэмжүүд л мэдрэгддэг. Тийм учраас ийм байдлыг бодиттой зөвөөр дүрслэхийн тулд энэ амьтанд өвдөлт бий болж байна гэж хэлэх ёстой болохоос биш. Энэ амьтан өвдөлт мэдэрч байна гэх нь буруу. Яагад гэвэл энэ бас мэдэрч байна гэсэн үгүүд нь тэдэнд бидний нэг адил мэдрэмжээс гадна тэдгээр мэдрэмжүүдийг нэгтгэн туршлага болгон зохион байгуулж чадах бие эсвэл сүнс мөн ухамсар байгаа мэт утга аяндаа орж ирдэг. Ухамсаргүйгээр ямар нэг зүйлийг мэдрэх нь ямар байдгийг бид төсөөлж чадахгүй гэдгийг би ч хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл бидэнд тохиолдож байгаагүй учраас биш. Харин ухаангүй байх үед тохиолддог учраас бид төсөөлж чадахгүй гэж хэлж байна. Асуудал яг энд байна. Амьтад өвдөлтөнд бидэнтэй маш төстэй хариу үйлдэл илэрхийлж байлаа гэд энэ нь амьтанд бас ухамсар байдаг гэдгийг нотолж чадахгүй. Бид ч бас мэдээ алдуулалтанд орсон байх үедээ тэдэнтэй адил хариу үйлдэл илэрхийлж болох бөгөөд тэрч байтугай унтж байх үедээ юм асуухад хариулах тохиолдлууд ч заримдаа байдаг. Амьтад ийм ухамсаргүйгээр мэдрэх чадварыг аль түвшинд хүртэл эзэмшсэн байдгийг таамаглах бодол надад алга. Сармагчин, заан,
тэрч байтугай дээд түвшингийн гэрийн тэжээвэр амьтад тус бүрдээ туршлагуудаа хооронд нь холбож энгийн ховын шинж чанар бүхий бие гэсэн зүйл эсвэл сүнсийг тодорхой хэмжээнд агуулж байдаг гэдгийг үгүйсгэхэд хэцүү. Гэсэн хэдий ч амьтдын зовлон мэт харагдаж байгаа зүйлүүд дундаас ихэнх нь бодит утгаараа зовлон гэж үзэх шаардлагагүй зүйлүүд юм. Өрөвч сэтгэлээсээ болж ямар ч нотлох зүйлгүй хэрнээ амьтдад өөрийн бие гэж нэрлэгдэхээр зүйл байдаг мэтээр төөрөлдөж зовлонт амьтдыг бий болгосон нь хүн бид нар өөрсдөө байж болох юм. 2. Өмнөх үеийнхэн маань амьтдын зовлонгийн гарал үүслийг хүний уналттай холбон тайлбарлаж байлаа. Адамын бүтээгдээгүй тэрслэлээс болж бүх дэлхий ялзралд автсан гэж тэд үзэж байв. Гэвч одоо бидэнд амьтад хүнийг бүтээгдэхээс өмнө байсан гэдэгт итгэх хангалттай нотлогоо бий тул цаашид ингэж бодох боломжгүй болоод байна. Махчин шинж болон үүнтэй холбоотой бүхий л зүйлч хүн бий болохоос өмнө оршиж байсан. Итгэлийн тунхагт тусгагдсан зүйл байдаггүй ч гэсэн наад зах нь чуулган дотор өргөнөөр тарсан байдаг. Эзний хэлсэн үгүүд дунд төдийгүй Паул, Иохан нарын үгүүд дотор агуулгадж байдаг гэж харж болохоор нэгэн түүх яг энэ үед бидний санаанд өөрөө ирэхгүй орж ирдэг. Энэ бол хүн бүтээгчийн эсрэг тэрсэлсэн анхны оршихуй биш бөгөөд хүнээс өмнө илүү эртний хүчирхэг нэгэн оршихуй уналтанд орж одоо харанхуйн хаан энэ дэлхийн эзэн болсон тухай түүх юм. Зарим хүмүүс ийм төрлийн элементүүдийг эзний заалт сургаал дотроос бүрэн хасахыг хүсдэг. Мөн эзэн өөрийн алдрыг хоосолж хүн болох үедээ энгийн хүмүүсийн нэгэн адил тухайн үед тэдэнд байсан мухар сүсгүүдийн ч бас хуваалцах хэмжээнд өөрийгөө дорд болгосон байсан гэж үзэх хүмүүс ч байдаг. Би ч бас Христ махан бие дотор байхдаа бүхнийг мэдэгч байгаагүй гэж боддог. Хүний тарих бүхнийг мэдэгч ухамсарын тээвэрлэгч нь болж чадхааргүй байхад эзний бодол санаа нь үнэндээ тархины хэмжээ хийгээд хэлбэрээр хязгаарлагдаж байгаагүй гэх юм бол эзний махан бие болсон бодит түүхийг үгүйсгдэг доцистистуудтай санал нэгдсэн хэрэг болох биз. Тиймээс эзэн өнөөгийн бидэнд байгаа мэдлэгийн хүрээнд бол буруу гэж хэлэхээр шинжлэх ухаан болон түүхийн холбогдолтой мэдгдлүүдийг хийсэн байлаач гэсэн энэ нь түүний бурханлаг чанарт итгэх бидний итгэлд өчүүхэн ч нөлөө үзүүлэхгүй. Гэтэл сатааны оршихуй мөн уналтын талаарх сургаал нь өнөөдөр бидэнд байгаа мэдлийн хүрээнд худал болох нь тогтоогдсон зүйлүүдийн тоонд огтхонч багтахгүй. Энэхүү сургаал нь бидний амьдарч буй цаг үеийн бүдэг бадаг, тодорхой бус нийтийн сэтгэлгээний уур амьсгалтай л зөрчилждөг болохоос биш, эрдэмтдийн олж илрүүлсэн баримт нотлогоонуудтай зөрчилдөд байх зүйл үгүй. Миний хувьд бол сэтгэлгээний уур амьсгал гэдэг зүйлд маш доогуур үнэлгээ өгдөг. Бүх шинэ нээлтүүдийг хийж, бүх алдаануудыг засах үйл явц нь сэтгэлгээний уур амьсгалыг үл ошоодог хүмүүсийн ачаарл хийгддэг. Энэ үнэн гэдгийг хүн бүр өөрийн мэргэжлийн салбарт сайн мэдж байгаа. Иймээс хүн гарч ирэхээс өмнө материаллык орчлон ертөнцид эсвэл Нарны аймгийн хаан ихтэй эсвэл ядаж дэлхий дээр уналтанд орсон ямар нэгэн хүчирхэг оршихуй муу нөлөөтэйгээр ажиллаж байсан байх гэсэн энэ таамаг надад хүний эрүүл ухаанд нийцэхээр санагддаг. Мөн хүн төрлөختөн уналтанд ороход ч гэсэн түүнийг ямар нэгэн оршихуй сорж уруу татсан байх боломжтой. Энэ таамаглалыг муугийн талаарх ерөнхий тайлбар болгон дэвшүүлж байгаа юм биш. Харин муу нь чөлөөт хүсэл зоригийг буруу ашигласнаас үүдэлтэй гэсэн зарчмыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж буй хэрэг юм. Хэрвээ ийм хүн үнэхээр оршиж байсан бол хүн гарч ирэхээс өмнө тэрээр амьтдын ертөнцийг бүрэн завхруулсан байж болно. Амьд үлдэхийн тулд нэг нэгнээ барьж идэж байгаа байдлыг нь хараад бид амьтдын ертөнцид бузармуун байдаг гэж бодож байж болох юм. Гэхдээ ургамлын ертөнцид байгаа ийм зүйлийг харах үедээ бид түүнийг муу гэж үздэггүй. Тиймээс амьтдын дунд сатааны бий болгосон завхрал нь нэг талаараа хүмүүсийн дунд бас түүний бий болгосон завхралтай адил төстэй байж болох юм. Хүн чанар дотор уусан шингэсэн байсан амьтанлаг чанар руугаа хүн илүү унснаар одоо хүн чанар нь эргүүлээд амьтанлаг чанараа захирч дийлхэ болсон энэ байдал бол хүний уналтын бас нэгэн үр дагавар юм. Үүний нэгэн адил сатааны нөлөөгөөр магадгүй амьтны шинж чанар нь ургамалд таарч тохирдог зан төлөв рүү хазаан хальтарч орсон байх. Мэдээж хэрэг олон амьтад бусад амьтдаар хооллож буй улмаас
бий болдог асар их хэмжээний хорогдол нь эргээд байгаль дээрх маш их хэмжээний төрөлтөөр тэнцвэржиж байдаг. Тэгээд ч бүх амьтад ургамлаар хооллдог. Бүгд эрүүл байдаг байсан бол үржлийн өсөлтийн улмаас ихэнх нь хоол хүнсээр хомсдож өлсөх байсан мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ миний хувьд бол нөхөн үржихүй болон үхлийн хувь хэмжээ нь хоорондоо харилцан хамааралтай үзэгдлүүд гэж ойлгодог. Анхнаасаа амьтдад ийм хүчтэй бэлгийн зүн совин зайлшгүй шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй зүйл. Энэ ертөнцийг захирч буй муу хүч үүнийг махчин зан авирт тохируулан бий болгосон байж болох юм. Өөрөөр хэлбэл зовлон зүтгүүрийг хамгийн дээд хэмжээнд байлгахын тулд түүний бодож олсон хоёр талт төлөвлөгөө байж магадгүй. Хэрвээ энэ нь танд арай хатуу сонсогдож байгаа бол амьд биетүүдийг муу ёрын тэнгэрлэг оршихуунууд завхруулсан гэж хэлэхийн оронд арай зөөлнөр амьдралын хүч өөрөө гажуудсан гэж хэлж болох юм. Гэвч үнэндээ энэ нь нэг л зүйлийн тухай хэлж байна. Гэхдээ миний хувьд бол бурхад болон чөтгөрүүдийн тухай домогт итгэх нь хийсвэр нэр томьёонуудыг бодит мэд болгосон домогт итгэхээс илүү хялбар байх болно. Ямар ч байсан домог зүй үнэндээ бидний боддгоос илүү бодит үнэнд ойр байж магадгүй. Нэг зүйлийг мартаж болохгүй. Бидний эзэн нэг удаа хүнд байгаа өвчин зовлонгийн шалтгааныг бурхны уур хилэн эсвэл байглаас ирэх биш, харин сатантай шууд холбож байсан юм шүү. Хэрвээ энэ таамаглалыг үндсэлтэй гэж үзэх юм бол бас дараах асуултыг авч үзэх нь зүйтэй. Анх дэлхий дээр бий болох үед нь хүнд заавал биелүүлэх ёстой үүрэг хэдийн өгөгдсөн байсныг анхаарч үзэх нь зүйтэй. Хүн одоо ч гэсэн амьтанд гайхамшигыг үйлдэж өгч чадна. Гэрт маань муур нохой хоёр хамт амьдардаг бөгөөд тэд хамтдаа байхдаа дуртай байгаа мэт харагддаг. Магадгүй амьтдын ертөнцид амар амгалан сэргийх нь хүнийг үзэх ёстой үүргүүдийн нэг нь байсан байж болох юм. Хэрвээ хүн дайсныхаа талд ороогүйсэн бол өнөөдөр бидний төсөөлж чадаж байгаагаас ч илүүтэйгээр сайн зүйлүүдийг хийгч байсан юм билүү. 3. Эцэст нь шударгасны асуулт үлдэж байна. Бүх амьтан бидний бодож байгаа шиг зовдөггүй юм байна гэдэгт итгэж болох шалтгааныг нь бид мэдэж авлаа. Гэхдээ ядчил зарим нэг амьтдын хувьд бол тэдэнд бий гэсэн ойлголт байгаа мэт харагддаг. Тэгвэл тэдгээр гэмзэмгүй амьтдын хувьд яах болж байна? Тэгвэл бид бас амьтдад байгаа зовлонг бурхан өгөөгүй. Харин сатаны бузар муугаас эхлэлтэй зүйл бөгөөд хүн өөрийн үүргээ үл тоомсорлсноос болж үргэлжилж буй зүйл гэдэгт итгэж болох үннийг ч харсан. Гэхдээ бурхан тэдэнд зовлон зүдгүүрийг өгөөгүй байлаач үүнийг зөвшөөрсөн нь үнэн бол эдгээр гэмгүй амьтдыг яах ёстой вэ? Хоцрогдсон настай ганц бие эмэгтэйчүүдийн нэгэн адил болмооргүй байгаа бол амьтдын мөнх амьдралын асуудлыг хөндөхгүй байхыг хүмүүс надад анхааруулдаг. Тэгсэн ч гэсэн тэдний игнэн дэлсгэс татгалзаад байх зүйл надад алга. Гэрлээгүй байна уу? Настай байна уу? Надад ер хамаагүй. Миний уулзаж байсан хүмүүсийн дундаас хамгийн хурц ухаантай юм гэж харж байсан зарим хүмүүс тийм л гэрлээгүй настай эмэгтэйчүүд байсандаг. Тэгвэл тэр олон шумуулнууд хаашаа очдог гэсэн үг үү гэх мэтийн даажгансан асуултуудад ч тэгж их хөдлөөд байх зүйл надад алга. Тэгвэл би асуусан асуултанд нь тааруулаад бүр арга ядах юм бол шумуулнуудын диваажинг хүний тамтай холбочих юм бол асуудал тэгээд шийдэгдчих юм биш үү гэдэл хариулчих нь үз. Библи болон Христ итгэлийн уламжлал нь амьтад мөнх орших хэсэг талаар ямар ч хэлсэн зүйл байдаггүй нь хамгийн хүчтэй эсэргүүцэл болдог. Гэхдээ Христ итгэл бишрэлдэх илчлэлт нь бүх асуултанд хариулт болж чадах байгалийн систем байх зорилгыг агуулж буй тохиолдолд дээрх баримтыг үгүйсгэх хүчинтэй байж чадах байх. Гэвч Христ итгэлдэх илчлэлт бол ийм зүйл биш. Бидний оюун санааны сониуч байдлыг хангахын тулд биш. Харин бидэнд тулгардаг практик хэрэгцээг илчлэхийн тулд хөшиг хэсэгхэн газраараа яг тодорхой нэг хэсэг газраараа л урагдсан. Ийхүү Бурхны илчлэлтэд өгдөг арга барилын дагуу харах юм бол үнэндээ амьтад ч бас мөнх оршдог байлаач гэсэн Бурхан үүнийг илчлэлтээр харуулах боломжгүй. Хүний өөрийнх нь мөнх оршихтой холбоотой асуудал хүртэл тэртээ хожуу Евдийн шашны түүхийн төгсгөл хэсэгт ирж байж сая гарч ирсэн байдаг. Тийм учраас энэ талаар ярьсан зүйл алга байгааг үндэс болгон маргаж байгаа нь ухаргүй хэрэг юм. Өмнө нь бас ярьж байсанчлан ихэнх амьтдын хувьд мөнх оршин гэж үзэхэд тулгардаг жинхэнэ бэрхшээл бол тэдний өөрийгөө ухамсарлах чадваргүй байдал юм. Ухамсаргүй амьтдын хувьд
Мөнх амьдрал гэдэг нь өөрөө бараг утгагүй зүйл. Хэрвээ гөрвлийн амьдрал нь энгийнийг дараалсан тус тустай мэдрэмжүүдээс л бүрдэж байдаг юм бол өгснийхэн дараа Бурхан түүнийг амьлуулж магадгүй гэж үзэх нь ямар утга учиртай зүйл байж таарах вэ? Гөрвөл өөрийгөө өгсөн байсан өнөөх тэр гөрвөл гэдгээ ухамсарлаж чадахгүй. Өөрөөр хэлбэл энэ гөрвлийг өгснийхэн дараа энэ газар дээр байхдаа туулсан зовлонгийнх нь нөхөн төлбөрт өөр нэг гөрвөл баяр жаргалтай мэдрэмжийг эдлэх үү? Эсвэл өнөөх гөрвлийн дахин амилсан хувилбар нь баяр жаргалтай мэдрэмжийг эдлэх үү гэдэг нь ямар ч ялгаагүй зүйл болно. Үүнчлэн гөрвлүүдэд өөрийгөө мэдрэх бие гэсэн ойлголт байж ажил сая утга төгөлдөр байж чадах зүйлийг гаргаж ирж хөндөх шаардлагагүй. Тийм учраас би зөвхөн дараалсан тустай байдлаар л мэдрэх чадвартай амьтдын мөнх амьдрах хэсэг талаар хэлэлцэх нь утгагүй зүйл гэж боддог. Шудраг ёс, өршөөл нэгүслийн талаас нь харсан ч гэсэн ийм амьтад үхшгүй мөнх байх шаардлагагүй. Учир нь тэдэнд өвдөлтийг мэдрэх туршлага байхгүй. Тэдний мэдрэлийн тогтолцоо нь APNI гэсэн бүх үсгүүдийг дамжуулж өгч чадна. Гэвч тэд уншиж чадахгүй тул хизээч эдгээр үсгүүдээр pain буюу өвдөлт гэсэн үгийг бүтээхгүй. Магадгүй бүх амьтад ийм байх. Гэсэн хэдий ч дээд түвшингийн амьтад, ялангуяа хүний тижээж буй дээд түвшингийн амьтдад анхан шатны түвшинд өөрийгөө ухамсарлах бие гэсэн ухагдхун байгаа хэмээн баттай итгэж буй бидний энэ итгэл үнэхээр хоосон тойрогдол биш л байх юм бол тэдний хувь заяаны талаар илүү гүнзгий авч үзэх шаардлагатай. Үүний тулд бид амьтдыг яг дангаар нь авч үзэх алдаанаас зайлсхийх ёстой. Хүн гэдэг оршихуйг зөвхөн Бурхантай харилцах харилцаан дотроос нь ойлгох ёстой. Харин амьтны хувьд бол тэдний хүнтэй харилцах харилцаа мөн хүнээр дамжуулан Бурхантай холбогдож байгаа харилцаагаар нь тэднийг ойлгох ёстой. Энд бид орчин үеийн Христэд итгэгч нарын ой тоонд арилгүйгээр үлдэж хоцорсон атеист сэтгэлгээний өмхөрсөн нэг ойлголтоос болгоомжлох ёстой. Атеистуудын хувьд хүн ба амьтдын хамт орших нь зүгээр л биологийн хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн санамсаргүй үр дүн бөгөөд хүн амьтныг тижээж сургаж байгаа нь нэг төрөл зүйл нь нөгөө төрөл зүйлийнхээ амьдралд хөндлөнгөөс дур зоргоороо оролцож буй хэрэг гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар бол зөвхөн зэрлэг амьтдыг л жинхэнэ амьтад, өөрөөр хэлбэл байгалийн төрлөх амьтад бөгөөд харин гаршуулсан амьтдын хувьд бол хиймэл эсвэл байгалийн төрлөх бас амьтад ажээ. Гэвч Христэд итгэгч хүмүүс ингэж үздэггүй. Хүн араатныг захирч байхаар томилогдсон. Тийм учраас амьтдад хүний хийж байгаа зүйл нь Бурханаас өгөгдсөн хууль ёсны эрх мэдлийн дагуу хэрэгжүүлж буй зүйл. Эсвэл энэ эрхээ увайгүйгээр урвуулан ашигласан явдал юм. Энэ утгаараа бол гаршуулсан амьтад нь харин ч хамгийн гүн утгаараа цорын ганц байгалийн төрлөх байдлаараа байгаа амьтад юм. Өөрөөр хэлбэл анх бүтээгдсэн байр суурин дээрээ жинхэнэ утгаараа оршиж байгаа амьтад юм. Бусад бүх амьтадтай холбоотой сургаал болон ойлголтууд гаршуулсан амьтдыг үндэс болгож байх ёстой. Цаашдаач бас энэ талаар ярих бөгөөд гаршуулсан амьтдад жинхэнэ бие гэсэн ойлголт эсвэл зан чанар бий болох хэсэг нь бараг бүхэлдээ эзнээс нь хамаарах зүйл юм. Сайн хончин нохой бараг хүн гэж хэлэхээр шахуу болсон байдаг нь сайн хончин буюу эзэн нь түүнийг тийм болгосон гэсэн үг. Өмнө нь би дотор гэсэн үгийн нууцлах хүчний талаар ярьж байсан. Энэ үгийг шинэ гэрээнд үргэлж ижил утгаар хэрэглээд байдаггүй гэж би боддог. Тийм учраас хүн Христийн дотор, Христ Бурханы дотор, ариун сүнс чуулган дотор, мөн итгэгч нэг бүрийн дотор байгаа гэсэн эдгээр үгүүд бүгд тодорхой яг нэг ижил утгыг илэрхийлдэг гэж би бодохгүй байна. Харин эдгээр үгүүд яг ижил биш ч хоорондоо зохицож харилцан дүйх утгууд байж болох юм. Би энд дараах санааг дэвшүүлж байна. Гэхдээ мэдээж би энэ тал дээр жинхэнэ теологчдын залруулгыг хүлээн авахд бэлэн байгаагаа хэлмээр байна. Яг дээрх утгаар биш ч гэсэн үүнтэй дүүцэхээр утгаар амьтад зөвхөн өөрийнхөө эзэн дотроос л жинхэнэ бие гэсэн зүйлийг олж авдаг гэж хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл та зөвхөн нэг амьтныг дангаар нь салгаж аваад түүнийг нэг төрлийн бодгоол оршихуй хэмээн үзэж Бурхан түүнийг амьлуулах уу, өрөөх үү гэж асууж болохгүй. Харин та тэрхүү амьтан өөрийгөө ухамсарлах чадварыг олж авсан бүхэл бүтэн орчныг хамтд нь авч үзэх ёстой. Сайн эр, сайн эхнэр хоёр
өөрсдийн үр хүүхдүүд болон амьтдаа сайн айл гэрийн дэг журамд захируулан авч явж байгаа тэр орчныг бүхэлд нь харах ёстой. Энэ бүх нөхцөл байдлыг Паулийн хэлсэн утгаар бол нэгэн төрлийн бие гэж үзэж болно. Тэрхүү биеийн хичнээн хэсэг нь тэрхүү эхнэр нөхрийн хамт дахин амьлах вэ гэдгийг хэн таамаглаж чадах вэ? Магадгүй тэр нь зөвхөн Бурхны алдар ба хосуудын туйлын аз жаргалтай байдалд шаардлагатай хэмжээгээр дахин амьлах биш. Харин газар дээрх тодорхой туршлагаар дамжуулан мөнхөд өнгө аясан тодорсон тэр нэг онцгой алдар ба онцгой аз жаргалд шаардлагатай хэмжээгээр дахин амьлах биш гэж би бодож байна. Зарим амьтдын хувьд өөрөө мөхөшгүй мөнх чанарыг эзэмшдэг гэхээсээ илүү эздийнхээ үхэшгүй мөнх байдлын хүрээнд үхэшгүй мөнх байдлыг олж авах боломж байдаг юм шиг надад санагддаг. Бараг бодгоо шин чанаргүй гэж хэлж болохоор амьтдын өөрийгөө таньж мэдхтэй холбоотой асуудал нь тухайн амьтныг тодорхой орчин нөхцөлийн хүрээнд оруулан авч үзэх юм бол хэцүү асуудал биш болно. Хэрвээ та гэр бүлийн нэг гишүүн болон дахин амьсан амьтны өөрийгөө таньж мэдэх шин чанар нь хаана оршиж байна вэ гэж асуух юм бол дэлхий дээр байхдаа үргэлж харилцаатай байсан тэрхүү биетэй харилцах харилцаанд ялангуяа тэрхүү биеийн тэргүүн болон эзэнтэй харилцах харилцаанд оршино гэж би хариулах болно. Өөрөөр хэлбэл эзэн нь нохоогоо таних болно. Нохой нь ч эзнээ таних болно. Эзнээ таних явцдаа тэрээр өөрийгөө таньж мэдэх болно. Үүнээс өөр арга замаар өөрийгөө ухамсарлахыг энэ нохооноос шаардах нь ямар ч утгагүй зүйлийг шаардаж буй хэрэг юм. Учир нь амьтан өөрийгөө биедан таньж мэдэж чадах оршихуй биш. Тэгхийг ч хүсэхгүй. Мэдээж сайн фермийн эзний гэрт амьдарч буй хончин нохойг дурсалсан миний энэ зураглал бусад хээрийн зэрлэг амьтад эсвэл хүний зүй бусаар харьцаж буй гаршуулсан амьтдыг хамраагүй. Амьтдын дахин амьдлын талаарх онолыг гаргаж ирэхийн тулд сахих ёстой ерөнхий зарчмуудыг харуулахын тулд би ийм онцгой амьтдыг жишээ болгон ирж татсан хэрэг юм. Миний бодлоор бол энэ нь жишээ болж чадхаар цорын ганц хэвийн гажуудаагүй тохиолдол юм. Христэд итгэгч хүмүүст бүх амьтад үхшгүй мөнх гэдэгт эргэлзэх хоёр үндсэн шалтгаан байдаг гэж би бодож байна. Нэгдүгээрт Христэд итгэгчид амьтдад сүнс гэх зүйл төгс утгаараа байдаг гэж үзэх юм бол хүн болон амьтны хоорондох биологийн түвшинд бол бүдэг тодорхойгүй байдаг ч гэсэн сүнслэг түвшинд тодорхой байдаг ялгааг бүдгэрүүлэх бий хэмээн эмээдэг. Хоёрдугаарт амьтны ирээдүйн аз жаргалыг зүгээр л туулсан зовлонгийнх нь нөхөн төлбөр гэж үзэж өнөөгийн амьдралтай нь холбох нь Бурхны сайн сайхныг тун болох бүдүүлэг байдлаар тайлбарласан хэрэг болно. Бид угаасаа л буруу зүйл хийдэг оршихуй учраас заримдаа хүсээгүй хэрнээ хүүхэд эсвэл амьтныг өвтгөх үе бий. Тийм үед бидний хийж чадах хамгийн сайн зүйл гэвэл тэднийг эрхлүүлэх эсвэл багахан хэмжээний зүйлээр шагнах замаар гэм бурууга зайруулдаг. Гэхдээ төгс хүчит Бурхныг бас ийм замаар үйлдэх юм шиг төсөөлж байгааг бурханлаг байр суурь гэх боломжгүй. Ийм тааруулхан, ядмагхан зүйлийг бид Бурхны ажиллах арга барил гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Хариулт байгаа бол ямар ч байсан үүнээс хавьгүй илүү сайн гүн гүнзгий зүйл байх ёстой. Дээр хоёр эсэргүүцлээс зайлсхийхийн тулд би одоо нэг онолыг танилцуулах гэж байна. Энэ онол нь Бурхныг орчлон ертөнцийн төвд харин хүнийг байгаль дэлхийн гол төвд нь байрлуулдаг. Амьтад хүнтэй эн зэрэгцэхгүй харин тэдэнд захирагддаг. Тийм учраас тэдний хувь тавилан хүний хувь тавилантай нягт холбоотой. Амьтдад өгөгдөж буй өөрөөс нь үл хамаарах мөнх амьдрал нь зүгээр нэг уучлал эсвэл нөхөн төлбөр байдлаар өгөгдөж буй зүйл биш. Харин энэ бол шин тэнгэр, шин газрын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд уналтанд орж аврагдах явцдаа дэлхийн ертөнцийн туулсан бүхий л зовлон тгүүл явцтай органик салшгүй холбоотой зүйл юм. Тэжээвэр амьтдад бий болж буй бодгоол зан чанар нь ихэнхдээ хүнээс өгөгдөж буй бэлэг гэж би боддог. Бидэнд байсан сэтгэл гэсэн энгийн зүйл Христийн дотор жинхэнэ сүнс болж дахин төрдөг шиг тэдэнд байсан энгийн мэдрэхүй нь хүний дотор сүнс сэтгэл болж дахин төрдөг гэж хэлж болно. Тэгэхээр үнэндээ байгаль дээрээ зэрлэг чигээрээ амьдарч буй амьтдаас тун цөөхнөн л эго, өөрөөр хэлбэл өөрийгөө ухамсарлах байдалд хүрч чадах байх гэсэн дүгнэлтэнд аяндаа хүрч байна. Гэхдээ ийм амьтад үнэхээр байдаг.
Бас тэдний дахин амьлах нь Бурхны сайнаас улбаатай зүйл мөн бол тэдний мөнх амьдрах нь ч бас энэ удаад тус тусынх нь эзэнтэй биш. Харин нийт хүн төрлөختөнтэй холбоотой зүйл байх болно. Амьтныг ямар нэг сүнслэг зүйлийн бэлэгдэл болгох уламжлал хүнд байдаг. Энэ нь зүгээр нэг хүний санамсаргүйгээр бий болгосон зохиомол зүйл биш. Харин тухайн амьтны угийн чанарт суурилсан байдаг бол яг тэр чанарынхаа улмаас дахин амьлсан хүнд үйлчилж түүний сүр жавхлангийн нэг хэсэг нь болно хэмээн найдаж байна. Харин зарим нэг амьтдыг ингэж бэлэгдэл болгож байгаа уламжлал нь тухайн амьтны угийн мөн чанараас ихээхэн зөрүүтэй хамаагүй зүйл байж болно. Тэгвэл тэр амьтны Тэнгэрийн улсад эдлэх амьдрал нь хүн төрлөختний бүх түүхийн туршид хүнд бодитойгоор үзүүлсэн нөлөөнд нь тулгуурласан байх болно. Хэрвээ орчлон ертөнцийг тайлбарлах Христ итгэл бишрэлийн дагуух загвар нь тодорхой утгаараа үнэн бол энэ дэлхий дээр оршиж байсан бүх зүйл эцэстээ хүнтэй холбоотой болно. Тэрж байтугай хүн бий болохоос өмнө устдаж үгүй болсон бүтээлүүд хүртэл өөрсдийн мэдлгүйгээр хүний эрэлтийг зөгнөн бэлэгдэж байсан урьдчилсан дохой байж гэж харах үед л сая жинхэнэ утгаараа ойлгогдох болно. Хэрв биднээс хол байдаг зэрлэг амьтад эсвэл балар эртний амьтдын талаар ярина гэх юм бол бид юуны тухай ярьж байгаагаа сайн мэдэхгүй. Тэдэнд бие гэсэн ойлголт, өөрөөр хэлбэл өөрийгөө ухамсарлах зүйл, эсвэл зовлон гэж байхгүй гэж хэлсэн ч буруудахгүй. Эсвэл бас төрөл зүйл, тус бүрдэн нэгэн нийтлэг ухамсар байх боломжтой. Бүтээлийн зовлон зөвдгөрийг хамтдаа хуваалцаж, ирээдүйд бүх төмөн бодис нөхөн сэргээгдэх үед оролцох нэг нь бие даасан тус тустай арслангууд биш, харин арслан болох чанар байж болно. Нэгэнт бид өөрсдийнхөө мөнх амьдралын талаарч төсөөлж чадахгүй байгаа хойно бидний гишүүд болохынхоо хувьд амьтдын эдлэх амьдралын талаарч төсөөлж чадахгүй байх нь зүйн хэрэг. Хэрвээ одоо дэлхий дээр байгаа арслангууд өөрсдийгөө хизээ нэгэн цагт өхөр шиг өвс идэх юм байна гэдгийг олж уншиж чаддаг бол энэ нь тэдэнд диваажингийн талаар биш, харин тамийн талаар уншиж буй сэтгэгдэл төрүүлэх биз. Мөн арслан хэрвээ зөвхөн махчин мэдрэмжээс бүтсэн бол түүнд ухамсар гэж байхгүй байх бөгөөд улмаар үргэлжлүүлэн амьд явах нь түүнд ямар ч утга учиргүй байх болно. Гэхдээ хэрв арсланд энгийн анхан шатны бие буюу өөрийгөө ухамсарлах байдал байгаа бол Бурхан өөрийнхөө тааллын дагуу түүнд дахин цаашид хонь барьж идэхгүй хэрнээ дэлхий дээр байх үед нь өөрт нь байсан хүч, сүр жавхлантай, урам зориг гэх мэт арсланлаг чанар нь илүү баялаг болсон тийм биеийг өгөх болно. Би буруу бодож байж болох ч гэсэн эрвэс хурагтай хамт хэвтэж байгаагаар дүрсэлсэн зөгнөгчийн дүрслэл нь дорны хэтрүүлсэн хиллэгийг ашигласан байх боломжтой гэж би боддог. Учир нь хурганы хувьд энэ нь нэлээд бүдүүлэг зүйл болох байсан. Учир нь арслан хураг хоёр ингэж эвлэлдэн нийлэх нь хонж гэж байхгүй, арсланч гэж байхгүйгээс ялгаагүй зүйл болж орхино. Арслан аюулгүй болсон байх боловч айдас төрүүлэм хэвээр байх болно гэдэгт би итгэдэг. Тэгвэл бид сатааны гажуудуулсны дагуу өнөөдөр арсланг хурц соёо аимшигт сарвуутайгаар харж байгаа шигээ харах биш. Харин анх удаа жинхэнэ арслангийн дүр төрхийг нь тэр үед харах болно. Намирсан алтлаг дэл нь тэр чигээрээ түүнд байх бөгөөд сайн хаан хүү тэрээр хаяа нэг түүнийг дахин нэг архируул хэмээн айлдаж байх болно.